За гүм үндэт группийнхээ гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргье. За өнгөрсөн 2-7 хоногийн турш би жаахан өвдөд эмнэлэг твтээд гараад ирсэн байна. За тэгээд групп маань лайв маань алга болоод байгаа учраас Zoom-ээр рекорд хийж агаад YouTube дээр ингээд аплод хийгээд хадгалж байгаа. Тэгээд та бүхэн маань тааштай энэ хичээл маань YouTube-ээр ингээд лайваар явбал илүү дээр учраас бас энэ сувгаа subscribe хийгээд дагаарай. За одоо тодорхой тооны одоо хэрэглэгчтэй subscriber-тай байж байгаа тэгжиж одоо лайв хийх хэрэг нэгдсэн юм билээ. За тэгээд мөн группт байхгүй чуулганыхаа итгэгч эцэгчүүд рүү бас шеэрлж болно. Тэгээд бид нар хичээлүүдээ үргэлжлүүлээд ингээд YouTube-ээрээ явах болно. Тэгэхээр та бүхэн маань бас идэвхтэй дэмжиж оролцоорой. За Овс маань жоохон хүүтэн 11 сараас халаалтын хөнгөлт ирэхээр нь Овсын халааны үедээ жоохон хүүтэн байгаа учраас гадны уцтайгаа ингээд хичээл орж байна. Уучлаарай. Миний дуу гайгүй байгаа ямар ч зүйлд нь бичлэгээ хийсний дараа л сонсож байгаад мэдэх баг. Тэрнээс хойш ерөнхийдөө тогтчих байхаа гэж бодож байна. За тэгээ бид нэр Эхлэл номноос Авраамийн талаар өмнөх 7 хоногудад үзчихсэн тэр маань ингээд үргэлжлээд явнаа. Тэгэхээр анх энэ байгууллагатай ирэхдээ би юу хийх вэ гэж асуухад пастор маань чи Библийг уншаад Библиэс хүүхдийн талаар ойлгож уншаарай, хүүхдийн талаар олж мэдэрэй гэж хэлдэг байсан. Тэгээд тухайн үед Библийг уншихад хүүхдийн талаар хийсэн юм огт байхгүй юм шиг хайгаад олдохгүй юм шиг байдаг байсан бол одоо ер нь ингээд бүлэг болгоноос, ишлэл болгоноос хүүхдийн талаар олж харж ингэж ойлгож сурч эхэлж байгаа. Тэгээд тэр бүхнээсээ бас та бүхэнтэй бас хуваалцсан. Ер нь энэ Библи маань тэр чигээр ингээд ханаас нь ч харсан хүүхдийн үлсийн талаар хэлдэг юм а гэдгийг бас та нар маань ойлгож ухаарч эцэг эхийн хувьд, христчин эцэг эхчүүдийн хувьд тийм ээ. Бурхны үгийг яг би бол эцэг эх шүү гэдэг талаасаа үр хүүхдүүдтэй нэтгэлийг хэрхэн дамжуулах вэ гэдэг талаасаа бас Библийг олж харж уншдаг байгаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдөр бидний унших хэсэг маань болохоор Эхлэл номны 23 дугаар бүлэг байгаа. За тэгээд цаг бага учраас энийг та бүхэн маань өмнө нь уншчихсан байх юм бол илүү сайн байна. Тэгээд Эхлэл энэ 23 дугаар бүлэг маань ерөнхийдөө Сара маань Авраамийн эхнэр Сара насварч бас түүний оршуулгын талаар бас тэр оршуулах газрыг өмчилж авч байгаа талаар ийм түүх гарч байгаа. Яг үнэндээ миний харж байгаараа энэ түүх бол Бурхны одоо амлсан амлалтанд итгэх итгэл үр удамдаа одоо итгэлийнхээ үгийг үлдээх эцэг эхийн одоо хариуцлагын талаарх ийм түүх байгаамаа. За 23-ын 1-2-ыг харах юм бол тийм ээ Сара 127 наслаад бас барж байгаа талаар гарч байгаа. Тэгээ Сара маань ямархуу эмэгтэй байсан бэ гэдэг талаар өмнөх хичээл дээр бид нэр үзсэн байгаа тийм ээ. Энэ одоо хичээлийн өмнөх хичээл дээр Сарагийн талаар бас одоо христчин эмэгтэйчүүд буюу эхнэрүүд одоо ямар байх талаар өмнө нь үзчихсэн байгаа. Тэгэхээр Сарагийн амьдрал маань энд ирээд Авраам маань Сарагийн төлөө одоо гашуудан уйсан талаар энэ дээр байгаа. Ер нь христчин оршуулгын хувьд бид нэр ингээд аваад үзэх юм бол бид нэр христчин оршуулган дээр уйлж байгаа маань одоо тэр хүнийг бүр мөсөн үүр далтж байгаа тэр гашуудл биш харин хайрын илэрхийлэл байна. Одоо тэр хүн надтай хамт байх үеийг сануулж тэр хүний араас дурсж байгаа. Тэр хүний өгөөлж байгаа ийм хайрын нулимс болохоос ш тийм ээ одоо тэр хүн Бурхны энгэрт очиж амар тайван байгаа. Энэ дүр зураг бол үнэндээ бидний хүсдэг зүйл байгаа. Харин энэ дэлхий дээр чамайг өгүүлж байгаа шүү. Чиний хайрыг илэрхийлж байна. Чиний хайрыг өгүүлж байна гэсэн одоо ийм хүчтэй хайрын илэрхийлэл байгаа. Тэгэхээр шинэ гэрэн дээр ч гэсэн
Есүс уйлж байсан Лазарыг нас барах үед тийм ээ. Тэгэхээр энэ бол гашуудсан гашуудал биш, харин хайрын илэрхийлэл. Үнэхээр тэр Лазарт хайртай байсан учраас уйлж байсан ийм одоо хайрын илэрхийлэл байдаг. За тэгэхээр одоо үр хөвгтэй ч гэсэн бид нар хин нэгэн ойр дотны хүнээ алдах үед тий одоо хэрвээ тэр хүн маань итгэгч хүн байна гэх юм бол бид нар үр хөвгтүүдтэй тий тэр хүн маань үрд алдагдж байгаа ш Тэнгэрийн ус Тэнгэрт Бурхан аавын өвөр дээр очиж байгаа тэнцээ илүү амар тайван газар байгаа гэдэг талаас нь бид нар Библиэс бас хэлж зааж ойлгуулж итгэлгүй улмаас бид нар уйлж байгаа ш харин тэр хүндээ хайртай учраас бид нар ингэж уйлж байгаа гэдгийг хүүхдүүдтэй бас заах нь зөв. Яг Авраамыг ингэж уйлж гашууж байх үед хажууд нь мэдээж Исаак байсан байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй бид нар бас энэ оршуулгын үед ч гэсэн хайртай ойр дотны хүмүүсээ алдах үед ч гэсэн бас энэ зүйлийг зааж ойлгуулах хэрэгтэй байна. За үүний дараагаар 3-аас 9 дээр тийм ээ Авраам маань одоо тэр харийнхны дунд одоо бас зогсоод тэгээд тэднэрт газар худалдаж авах талаараа одоо санал болгож байгаа. Тэгэхээр түрээслэх биш ингээд тий одоо худалдаж авахыг хүсэж байгаа энэ хүсэлт нь болохоор тий одоо Бурхан энэ газрыг одоо үр өдмийн маань эзэмшил болгоно гэж хэлсэн энэ амлалт одоо яг одоогийн энэ Авраамын байдлаар боломжгүй юм шиг санагдж байгаа боловч Бурхан 400 жилийн дараа одоо үр өдөм чинь энэ газар буцаж ирнэ гэж хэлсэн боловч тэр олон жилийн дараах одоо Бурханы тэр амлалт биелнэ гэсэн тэр итгэлээр Авраам зүгээр нэг түрээсж авах биш худалдаж авъя гэж юм санал одоо гаргасан байгаа. Тийм учраас энэ газрыг одоо Бурхан биднэрт өгөх учраас энэ газрыг одоо Бурхан өгнө гэсэн тэр амлалтанд би итгэж байна гэсэн тэр итгэлийнхээ улмаас Авраам маань одоо энэ газар ингэж худалдаж авахыг санал болгож байгаа. Тэгэхээр Авраамын энэ байдлаас бид нар юуг сурч байгаа гэх юм бол тийм ээ бид нар өөр хүүхдүүдтэй те одоо гарт үзэгдэж баригдах биет өвөөс илүүгээр ирээдүйд олон зуун жилийн дараахыг харсан одоо тийм агуу итгэлийн өвийг одоо үлдээх нь маш чухал юм а гэдгийг бид нар эндээс харж байгаа. Хүүхдүүдэд бэлэн зүйл биш. Яагаад вэ гэх юм бол номлогчийн өгс номноос харах юм бол те одоо хүүхдүүдтэй ингэж үр хүүхдүүдтэй өв хөрөнгө бит хөрөнгө бэлэн одоо хөрөнгө гэж үлдээхэд те одоо тэр үр хүүхд чинь зарим нь энэ аюултай байдаг. Зарим нь одоо ингээд тэг зүгээр одоо эцэг хийгээ цуглуулсан хөрөнгийг өөрч дуусгах болно гэж одоо хэлдэг тийм номлогчийн үгс дээрээс харах юм бол тэгэхээр бидний одоо үр хүүхдүүдэд үлдэх хамгийн үн цэнтэй өв бол миний итгэлийн өв байна гэдэг бол миний насан туршийн маань зорилго байх хэрэгтэй байна. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамт байх 1 секунд, 1 минут, 1 цагийг ч гэсэн яаж хүүхдүүдэд Бурхны үгийг дамжуулах вэ? Бурхны талаар тэднэрт яаж гэрчилж ярих вэ? Итгэлийг нь яаж батжуулах вэ? Ирээдүйд надгүй эцэг эхийнхээ хажууд хамт байхгүй ч гэсэн би дагаад тэ өөрөө амьдралаа удирдаад явах үедээ ч гэсэн эзэнд итгэсэн итгэлээ харуулсан, итгэлээ орхихгүй, Бурханд итгэсэн итгэлээ хаяхгүй, Бурхны үгийн дагуу дуулууртай хүн байж өсөөсэй гэдэг энэ зорилго бол бидний нийт амьдралын зорилго юм шиг харагдаж байгаа. За тэгэхээр Йошуагийн үеийнхэн тэр газрыг өвлж авч байгаа тэр хэсгийг бид нар харах юм бол тэндээс одоо маш том хичээл бас биднэрт харагддаг. Тэр ямар хичээл вэ гэхээр тэд нар маань Йошуагийн үеийнхэн маань мэдээж бүгд Бурханд итгэлтэй агуу эцэг эхтэйгээ хамт амьдарч байх үедээ Бурханы тэр агуу гайхамшгуудыг харж боддоор одоо Бурхан байдаг гэдгийг харж илүү итгэлээр өссөн ийм залуу үеийнхэн байсан боловч тэдний хувьд бас нэг маш том алдаа нь юу байсан бэ гэх юм бол тэдний дараагийн үе нь алдагдсан байсан. Тэд нэр бүгдээрээ дайн хийгээд одоо газар нутгийг эзэлж авахын тулд Бурханы амласан тэр газруудыг эзэлж авахын тулд дайн хийж одоо маш завгүйгээр эзэнд үйлчилсэн талаар гардаг. Харин тэдний ар гэр бүлд байгаа хүүхдүүд нь алдагдсанаар тэднэрт Бурханы талаарх заалт дутагдсанаас байхгүй болсноос дараагийн үеийнхэн нь шүүгчд хоёрын арга дээр тийм ээ эзнийг мэддгүү одоо Израильд үйлцэн түүний гайхамшигч мэддгүү тийм шинэ үеийнхэн гарч ирлээ гэж байдаг. Тэгэхээр эндээс бид нэр юуг харах вэ гэвэл бид нар эзэнд үйлчлээд эзний ажлыг хийгээд тийм сүм цуглаандаа үйлчлээд сайн мэдээ тараагаад илгээлтээр яваад завгүй байж байх нь мэдээж
тэгж үйлчлэх нь эзний хүсэл боловч түүнээс илүүгээр бид нар өөрсдийнхөө үр хүүхдүүдийг ч гэсэн тэрийгээ ч гэсэн орхитуулахгүйгээр үр хүүхдүүдээ ч гэсэн хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг нь одоо эзэлж авах нь бас бидний нөгөө нэг ажил. Бид нар айл одоо гэр бүл болон энэ үйлчлэлийн балансыг алдагдуулж болохгүй гэдгийг одоо заасан маш том тийм хичээл байгаа. Тэгэхээр итгэгч гэр бүлд өссөн хүүхдүүд алдагдана гэдэг бол энэ яг энэ Йошуагийн үеийнхний түүхийг давтаж байгаа юм харамсалтай түүх байгаа. Тэгэхээр сүм чуулганд ч гэсэн өнөөгийн одоо Монголын итгэгчдийн бидний дунд ч гэсэн тийм ээ итгэгч гэр бүлд өссөн хүүхэд сүм цуглаанд явахгүйгээр алдагдаад эзэнд итгэхгүйгээр явна гэдэг бол би эзэнд буруу үйлчилсний бас нэг одоо дохио болж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар эзэнд үйлчлэхээс гадна гэр бүлдээ цаг зориулах нь маш чухал байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо хүүхдийн төлөө үйлчлээд ингээд та бүхэн манай ингээд байгууллагын Safe of Mongolia гэдэг пэйж хуудаснаас бас миний фейсээс ч гэсэн тэгээ ийш тийшээ ингээд яваад заавгүй энэ жилийн үед би Америк руу яваад ирсэн. Тэгээд Багнуурт очсон, Өмнө Говьд очсон, Ховдод сая Ховд руу яваад ирсэн гэдэг. Тэгээ нэг харахаар ингээд үйлчлээд ингээд идэвхтэй үйлчлээд яваад байгаа юм шиг боловч нөгөө талаар ингээд тэгээ энэ хүн одоо гэр бүлтэй юм уу, гэр бүлгүй юм уу гэж одоо хүмүүс сэтгэл төрүүлэхээр тэгээ миний хувьд ингээд тэгэж явахдаа бас гэр бүлээ орхигдуулсан байгаа байхгүй юу. Тэгээд эндээс би юуг харсан бэ гэх юм бол эзний үйлчлэлийн цаг бол эзний үйлчлэлийн цаг, гэр бүлийн цаг бол гэр бүлийн цаг. За, эзэнд үйлчлэхдээ гэр бүлийн цагаа хумсалж болохгүй. За, хэтэрхий их гэр бүлтэй цаг зарцуулаад эзний үйлчлэлийг орхитуулж болохгүй. Энэ хоёрыг баланстай тэнцвэртэйгээр авч явах нь чухал юм байна гэдэг ойлгосон байгаа. Тэгээд илүү эзэн цаг зориулаад үйлчлсэн ч гэсэн хүүхдүүд маань ээжигээ илүү их сансан, ээжээсээ одоо битгэрсэн тийм зүрх сэтгэлтэй байгааг олж мэдсэн. Тэгээд хагас бүтэн сайнд одоо хүүхдүүдтэй гэр бүлдээ илүү цаг гаргах за мөн 20 цагаар би их сургалт явуулдаг гэсэн тэрийгэ болоод бас гэр бүлдээ үр хүүхдүүдтэй зарцуулах цагаа тэд нартай зарцуулах хэрэгтэй байна гэдгийг ухаарч одоо аль болохоор гэр бүлдээ ингээд гарах хэрэгтэй цагаа гаргахыг хичээж байгаа. За тэгэхээр бидний энэ хичээлээс одоо хамгийн их сурж байгаа зүйл маань юу вэ гэх юм бол Авраам маань 400 жилийн дараахыг харж байгаа. Хэдийгээр бурхан Авраамд Эхлэл 15 дугаар бүлэгдэр чиний өр удамчин 400 жилийн дараа энэ газар ирэх болно гэсэн боловч Авраам энэ зүйл үнэхээр боломжтой биелнэ гэдгийг харж анхны алхмыг тавьж байгаа. За тэгээд энэ газрыг худалдаж авахдаа Авраамаас бас дараагийн сурах ёстой зүйл нь Авраам шудраг ёсоор одоо 8 хийж байгаа. Тэгээд тухайн үеийн тэр харийн нутгийнхан ялангуяа тэр газрыг авъя гэсэн тэр газрынх нь эзэн нь одоо үнгүүгээр ингэж авч болно гэж хэлсэн боловч Авраам заавал мөнгө төлж авна гэсэн байна. Тэгэхээр Авраам хялбар замаар яваагүй. Тэр үнгүй авах боломжтой байсан ч гэсэн тэр ёс зүйн хувьд одоо төлбөрөө төлж итгэлтэй хүн шудраг байдлаа одоо хизээш наймаалцдаггүй мөн шудраг байдлаа хадгалах ёстой гэдгийг хүүдэд харуулж байна. Тэгэхээр одоо шудраг бай, үнэнч бай, хинч хараагүй үед ингээд чи зөвийг хий. Бурхны нүдэнд зөвийг хий гэж зааж байгаа нь энэ Авраамын одоо үр хүүхдүүдтэй үлдээж байгаа үг байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн бид нар шударгаар явах хэрэгтэй. Яг гэвэл бид нар дэлхийн гэрэл юм а гэж Матай 5:14-өөс 16 дээр хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэх юм бол үр хүүхдүүдтэй энэ одоо шудраг байгаа, үнгүй авч болох зүйлийг ч гэсэн бид нар шударгаар ингэж мөнгөний төлж авч байгаа энэ зүйл байна. Мөн одоо жишээлбэл одоо автобусанд явахдаа хэрвээ үйл итгэгч хүмүүс картаа уншуулаад автобусанд ингээд төлбөрөө төлөөд явж байгаа бол бидний хувьд ч гэсэн тийм ээ зүгээр ингээд үнгүй ингээд картаа дарахгүй өнгөрөөх ч юм уу энэ зүйл маань яг хүүхдүүд маань ажиглаж идэг. Тэгэхээр хүүхдүүд маань бидний үгнээс илүү бидний үйлдэлийг одоо ингэж харж байдаг учраас бид хүүхдүүдтэй нэг жижигхэн үйлдэлийг харуулснараа тэр хүүхдээ юу хийх ёстойгоо одоо ингээд зааж өгч байдаг учраас бид нар үйлдэл бүрээ ингээд хүүхдүүдтэй харуулж байгаа тэр үйлдэл бүрээ маш болгоомжтой байх хэрэгтэй байгаа. Хүүхдүүдтэй ингээд би яг юуг зааж байгаа тэд нар маань намайг харж байгаа. Замаар гарахтаа хүүхдтэйгээ хамт явж байхдаа магадгүй та ганцаараа явж байхдаа бол
машин байхгүй зам товчлоод гарч болно. Гэтэл хүүхдүүдтэйгээ хамт явж байхдаа яг гарцаар нь гараад ингэж явахгүй бол хүүхэд гарцгүй газраар ч гэсэн гарч боддог юм байна гэдгийг нэг үйлдэлээр л ингээд шууд сурчдаг. Бид нар яг ийм л зүйлийг зааж яадаг тийм. Тэгэхээр яг уу гэвэл миний үйлдэл бүр яг хүүхдүүдийнхээ хажууд зөвхөн хүүхдүүдийнхээ хажууд ч биш ингээд тийм автоматар тэд нар маань биднийг дуурайж байгаа учраас би хүүхдүүд намайг харж байгаа гэдэг утгаар хаанч байсан харсан үед нь ч гэсэн хараагүй үед нь ч гэсэн ингэж зөвийг үйлдэснээр Бурхны үгийн дагуу зөвийг үйлдэснээр Бурхан намайг харж байгаа учраас зөвийг үйлдэснээр энэ зүйлийг өөрийнхөө зуршил болгосноор бид нэр хүүхдүүдтэй илүү сайн ирээдүг бэлтгэж өгч илүү сайн өдгөр дуурайлыг үзүүлснээр өөрөөсөө илүү сайн итгэгчдийг ингэж боломжтой гэдэг. Библи өөрөө ингэж хэлж байгаамаа. Тэгэхээр 17-оос 20 дээр харах юм бол тий одоо дараа нь энэ оршуулгын газар манай Авраам, Исаак, Яаков нарын одоо оршуулгын газар болж байгаа. Өөрөөр хэлбэл ингээд тий энэ ч олон одоо итгэлийн өвдөц тэдний арын үе удам одоо энд оршуулгдсанаар тий тэд нэр өөр удамдаа ямар сүнслэг өв үлдээж байгаа вэ гэдгийг хожим нь Йосеф ч гэсэн өөрийнхөө өөр хүүхдүүд цайхтаа нам миний ясыг тий миний биеийг заавал миний бие цогцыг заавал одоо Канаан нутаг руу авч яваарай. Тэнцээ өвдөцсөн маань хажууд оршуулаарай гэж тэ Израильчууд тэр уртаа энд тэр олон жил ингэж Йосефийн шарлыг авч явж байгаа энэ байдал бол үнэхээр тэ энэ Авраамийн хийсэн энэ одоо үйлдэл ямар их одоо үр удамдаа ямар их үн цэнтэй сүнслэг өв болсон бэ гэдгийг бид нар харж байна. Тэгэхээр та бүхэн маань тийм ээ одоо сургаалт өгс 22-ын 6 дээр хэлсэн тий одоо явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга тэрээр үтгсэн ч тэр замыг орохгүй гэдэг. Энэ үгийг бид нар байнга цээжинд авч явж хүүхэд намайг харж байгаа шүү гэдэг утгаар тий хүүхдтэй хэдийгээр би өөрөө сураагүй байсан ч гэсэн би өөрөө ингэж тий тийм хүн биш буруу зуршилтай байсан ч гэсэн би энийг хүүхдийнхээ төлөө би засахаас өөр аргагүй болж байгаа. Би өөрөө тий одоо хайрын дунд өсөөгүй байж болно. Би өөрөө шудраг эцэгхийн дунд өсөөгүй байж болно. Би ямар ч орчинд өссөн бэ? Тэр зүйлийг өөр удамдаа өглөөлөх биш харин надаар одоо энэ муу зуршил тий одоо энэ хараал тий энэ бүх зүйлүүд маань дуусах. Харин миний өөр удам ийм байх ёсгүй. Эдүү одоо өөр удам маань надаас илүү агуу итгэгчд болох болно. Өөр удам маань одоо надаас илүү тий одоо эзэнд найдсан илүү итгэлтэй тийм хүмүүс болно гэж тэгээ еврейтүүдийн ёс занштай дагуу багаас нь тэгээ дид хууль 6-гийн 4-өөс 9 хэлсний дагуу тийм ээ орсон ч гарсан ч боссон цуусан ч эзний үгийг дамжуулах нь маш чухал байгаамаа. Тэгэхээр бид нэр Авраамийн амьдралаас бид нэр яг өнөөдрийн энэ бүлгээс сурж байгаа зүйл маань энэ бай. Тэгээ ерөнхийдөө ингээд дүгнээд хэлэх юм бол эндээс бид нар яг юу гэх юм бол Бурхан бол амснаа заавал биелүүлдэг гэдэг одоо тэр итгэлийг сурж болно. Мөн одоо тий шудрах ёс зүйтэй байж үнгүй авч болох зүйлийг ч гэсэн ирээдүйн төлөө өөр хүүхдийн төлөө шударгаар ингээ өндөр үнцийн төлөөд ингэж авч байгаа. Яг энэ Авраамийн үйлдэл бол өөр хүүхдүүдтэй үйлдэлж байгаа маш том одоо үн цэнтэй хөрөнгө болсон гэдгийг за мөн өөр хүүхдүүдтэй бид нар тийм ээ бие төвөөс илүү тэгээ бэлэн зүйлээс илүүгээр бид нар энэ үн цэнтэй тэр Христэд итгэх итгэл ёс суртахуун шудраг байдал тийм ээ энэ зүйлийг үлдээх нь одоо маш үн цэнтэй хөрөнгө юм а гэдгийг бас бид нар эндээс сурч байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас яг энэ бүх зүйлийнхээ сурсан зүйлийнхээ төлөө бас хамтдаа залбирая. Эзэн минь ээ тэгээ бид нэр Авраам шиг итгэлтэй бас эзээ өөр хүүхдүүдтэй тэр шудраг ёс тэр хамгийн үн цэнтэй байдлыг тэднэрт нүдэнд нь харуулж заадаг, өөрсдөө үлгэрлэн харуулдаг. Үнэхээр өөрөөсөө илүү агуу итгэгчд болгохын тулд тэдэндээ хамгийн үн цэнтэй зүйлээ заадаг, цаг гаргадаг, зориулдаг, хичээнгүйлэн заадаг тийм эцэг эхчүүд болохын тулд эзэн минь та бидрийг бэлтгэж өгөөрэй. Тэгээ бид нар бас хүүхдүүдтэй өөрсдийнхөө энэ итгэлийг хамгийн агуугаар үлдээхийн тулд бүх цагаа зориулдаг энэ бүх зүйлийг үргэлж санаж хизээч мартахгүй өөр хүүхдүүдтэйгээ хамт байх тэр богино хугацаанд цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж чадсан хүүхдүүдэд зааж чадсан
тийм хүмүүс болохын тулд та өрөөж өгөөрэй эзэн минь ээ. Үнэхээр Монголд байгаа бүхий л христчин эцэг эхчүүдийг эзэн та өрөөж өгөөч эзэн. Эзэн минь ээ, үнэхээр бид нэр сүм цуглаанд явхаас гадна гэр бүлтэй хамтдаа мөргөл хийдэг, хамтдаа хүүхдүүдтэйгээ залбирдаг эзэн, хамтдаа таны үгийг суддаг. Тэднийхээ асуусан асуулт болгонд эзэн таны үгээр хариулдаг. Үнэхээр эзэн дэлхийд гайхагсан тэр еврей өв уламжлал шиг бид нар ч гэсэн эзэн минь ээ, үнэхээр Монголдоо эзэн минь үнэхээр энэ христчин гэр бүлд өсч байгаа үр хүүхдүүдээ алдахгүйгээр эзэн сайн барьж авсан ирээдүйд бидний үр хүүхдүүдээр дамжуулаад бас эзэн минь энэ христчин хүн ам эзэн Монгол улсын мэндээр улам илүү өсөн нэмэгдэж эзэн хэдэн зуун жилийн дараа эзэн минь үнэхээр христчин улс болсон тийм улс болох тэр өрөөл надаас эхлээсэй гэж өнөөдөр яг одоо таны өмнө байгаа энэ христчин эцэг эхчүүдээс эхлээсэй гэж Есүс таны нэрээр өрөөнд даатхан залбирлаа. Амен. Энэ бүгдийг хамтдаа бодож хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ бүгдээр хамтдаа үгийг зүгээр нэг сонсогчд биш харин үгийг хэрэгжүүлэгчд болцгоё. За түр баяртай. Хэрвээ та нэгтлээс үнэхээр ивэл авсан бол хичээл дээрээ лайк дараад subscribe хийгээд за бас эргэн тойрныхоо итгэгч одоо христчин эцэг их найзуудаа бас түгээн шеэрлэж өгөөрэй. Баярлалаа.